Монголчуудын Эмжил радио 8-ны урлаган дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 18-ны лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг үрчийтлээ Мишэ X уриатагаар хөгжилтөд төгүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ заниулагчаар Од Эрдэнэ нар айлж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Хүмүүсээ мөнхөд сахлаа хусчиж. Хомхой маань идэгцээ. Яа. Өнгөлн далдалт байсан ингэж. Тий. Хомхой гарцсан бахаар нэг сахлаа өнгөлн далдалт бишээд чи хомхойгоо цугсчих гадайсэн. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon, за мөн Москвагийн диплом таны боломж гэх суриатагаар Пелгоны нэрэмжит Орсын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар салбар хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр хөгжилтэй түүх хүмүүс холбогдож өөрсдөө эфиртэй холбогдож ярьдаг өдөр. Тэгэхээр бичдэггүй эсвэл бичиж чадахгүй байгаа, бичиж амжихгүй байгаа ийм хүмүүс шууд эфирт холбогдоод хөгжилтэй түүхүүдээ ярьж өгнө. За манай шууд эфирийн утас 77 77 3883 утас маань нэглээ. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар ярих мартуу зай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон чихвчээр ярьж байгаа, за мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад утсаар яриарай. Сая манай та санууч баг үдээ ачаар болсон. За. Нөгөө нэг байн хилэгдээд байдаг аманд орсон гадаад үг гэдэг зүйл ярихгүй юу? Гэсэн чинь ингэсэн гинэ Японд нэг баачка оцсон байжгаад хэрэлдээд Япон хүнтэй хэрэлдээд тэгээ нөгөө хилний бядан гүцэхгүй болдсон байгаа сте. Тэгээд дөрөнгөт нь түүмэ гэ гаранслаа гаргасан нөгөөтг нь ингээ гайхаж харц зогсож яснаа. Инээгээд ингээд тэгээ хэрүүл намдсан гинэ. Тэгсэн чинь гарын салаавч чинь Японоор кекс гэсэн утгыг илэрхийлдэг гэж. Төстэй л угаалдаг. Яа. Үхтэнэсээ. Тэгээд нөгөө нэвтрүүлгээ маань сэдв угаасаа манайхны байн аманд нэдэг үгнүүд гадаад өгөхлөөр голцуул хараал юг бодоод байгаа байхгүй юу. Тэгээ энэ тэнцэнээс одоо манайхан ч ингээд дэлхийн 160 гаруй улс орноос холбогдож орж ирэнгүүтээ Америкт байгаа Солонгостой дандаа хараалууд идэд шайса шипа. Угаас хараалууд сүүлдээ бүр нөгөө хараалынхаа өгнүүдийг ингээ бүр дэлгэрүүлж тайлбарлаж өглөө штэ сая. Йоо, илэг аваas. За, эхний сонсогч 80 дугаартай сонсогчтой холбогдлоо. 80. Эмжил радио. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За үдээ ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсч байна. За юу яагаад? Би харин нөгөө та сайнуу дээр уул найдаг юмаа ярьсан чи гэрлээс цацганд л инээгээд. За. За тэгээ би нэг юу яа саяхан манай сургуулийн нэг 30 жилийн болдог байхгүй юу. За. Тэгээ би очсон. Тэгсэн чинь нөгөө та нарын одоо нөгөө Ирландад олон улсын Улаанбаатарын их сургууль байхгүй юу. За. Нөгөө яхаа мэддэггүйгээд. За нэг сургууль байхгүй юу. За. Тэгээд тэр 30 жил дээр нөгөө болдештэй хөтлөгч одоо нөгөө ясан шиг үнсийг тэр ирээл хөтлсөн чинь миний нэг муухай дурсан ч тэдрээд. За. Йой. Юу яагдагсэн нөгөө би чинь тэрнээс өмнө гандиг төгссөн байхгүй юу. За. Тэгээд гандиг төгсөхдөө би нэг юу яасан тухайн үед нэг амар вайрал болж исэн нэг нэвтрүүлэг нөгөө чи чадахгүй гээд нэвтрүүлэг явдаг байсан. Тэр манад ирдэг байхгүй юу. Тэнгүүт нь би амар догтлол би орно ухааны юм бодсон. Яжсэн чи өглөө би нөгөө яар захта өмнөхийнхөө бүсийг мартсан. Тэгээд цаата өнгөрсөн одоо нэг сайн татж байгаа л нэг юм асуултанд нь хариулал явъя да гэж бодоол яг юу яасан чинь тэгэл ороод би амар баярлал тийм баясаал хариулал тоглоомоглоомд нь оролцоод явж исэн. Тэгэл дараа нь за би зургатаар гарна одоо яста нэрээ гэж бэжсэн байхгүй юу. За. Тэгэл бэжсэн чинь орой болдیں۔ Нөгөө чи чадхуугийн дугаар гарах тэр нөгөө манай сургууль дээр ирсэн дугаар нь гардаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө өмнөнийхөө бүслээгүй нөгөө яон дээр одоо нөгөө таяг маяга толоо явж байгаа байхгүй юу би нөгөө
Аха. Тэгээ явжсэн чи харин хариулчаал арагшаага яваад ирсэн чи яг нөгөө өмнө чавтарсан Улаанбаатар нэг баахан өмнө чавтарсан бүхмөксөө гаргасан амар юм явжсэн. Тэр нь тэгээ зургатаар авчиж байгаа юм уу? Тий. За. Улаанбаатараар дөрөв ангуулчих чи наад бүсмөсөө бүсэлдэхгүй яасан бэ тэгээ өглөөлээ тэгээс салчирсан. Аха. За баярлалаа. За би нэг юм асууад хада тий энд болдоо ямар хамаатай? Окей, яг нөгөө нэг яг тэр юу нэвтрүүлгийг хөтлөж байхдаа нөгөө угаасаа болдоо хөтэлдэг байсан юм уу те? тий. За одоо ойлгоцсон. За холбогдсонд баярлалаа. За. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. За баярлалаа. Нөгөө би бүр болдоог нь мартчих. Юу юм бэ? Улаанбаатарын их сургуулийн ойн дээр очисон чинь ойгийн болдоо хөтэлсэн чинь болдоог харсан чинь саяны энэ дурсамжинд Тэг Гандэгийн сургууль дээр хийсэн нэвтрүүлгийнх нь сэдэрсэн юм байна. Би болдоо мартчихжээ. Юу санд сайн. Би болохоор юу хүлээгээд сууж хаяа явсан. Болдоотой холбоотой юм хүлээгээд исэн байхгүй юу? За. За дараагийн сонсогч 80 75 та дугаартай сонсож байгаа. Юу болдоо ороод ирв гэж бодсон. За өдрийн минь. 80 хөөе аваагүй. 80 75. Авсны чи яаж мэдхий чи? Эмчил радио. Өдрийн минь. За өдрийн минь. За өдөөч нэг толбогдсон таныг сонсож байна. За нөгөө сүсгэлэн яана гэдэг үлээ баг зэргийн юмтай. За манайхаа хоолунд идэж байгаа бол сүсгэлдэг пост орж ирж шүү. Идэх уух юм холдуулаарай. За. Тэгээ шууд илб гэдэг нэр өгөх гээд би бичих гээд бичиж чаддгүй ярьсан дээр юм байна гэж бодоод ярихаар чи ярьж байгаа. Бүр нэр өгсөн. Нэр нь өгдөг гинэ. Шууд илб. За. Манай ингээд эхнэрийн дүүгийн хүүхдүүд, манай хүүхдүүд гээд нэг 2 3 гэр бүл нийлээд нэг шалханд гарваа. За. Тэгээд энэ хүн тэлж ин дээ. Тэгээд нэг гэрмэр түрээслээд орооны яхав дээр хөргчүүлтэйгээ бид нэг суугаад ганц нэг пи уугаад байжсан. Энд гэхдээ нэлийн дээр үеийн явдал. Нэг Жим Керри ингээд нэг асаагуур асааж байгаа нэг унгаад нэг бөөн галмал дүүл болгоод байдаг шүү дээ. За. Хүүхдээ ч илүү кино ч хэлээ. Тэгээ яагаад чи би тэрийг нэг үзье гэж бодоод унгахаар нэрээ ингэж дүүл мүл гарддаг юм болов гээд. За. Тэгээд за би одоо элэг үзүүлнэ гэсэн чил нөгөө хүүхд бүгдээрээ шавчлаа. Би ингээд нэг За. Ингээд нэг тийм нэг торгон юм шиг юм нэг тийм доктор одоо бандажтай байсан байхгүй юу? За. Тэгээд нэг сүрхий поз авч байгаа л тэгээд одоо яг одоо муухай юм ярих гэдэг. Тэгэл дүүлэх үедээ яг л нөгөө асаагаараа асаасан чинь пис басгал одоо нөгөө унгас маань гарч байгаа шүү дээ. За. Хөдгөл унгасан чинь нөгөө нэг торгон бандаж чинь нөгөө гал унгас хоёртой нийлээд ингээд зад үсрээд урагдаад гэх юм одоо цоороод. За. Унгасны метаны хийч амар үйлчлэлт юм бил. Тэгэл дүүл мүл дээр чинь гой дагаж галгүйгээл галгүй хатаа ориг хамгийн хөвгөлтэй тэр чинь нөгөө илэг үүсгээд баахан амтнд тонгооцоо байдсан чинь нөгөө вандаж нь цоороод нөгөөх маань гараад ирдэг юм аа ч тийм. Тэгсэн чинь манай ихнэр тэндээс шуун гараад ирлээ гэсэн чинь манай ихнэрийн дүүгийн нэг бяцхан байсан нэг 7-8 сартай чилээд. Өнөөдөр чинь нөгөөх юм маань ингээ атгаж аваад нөгөө хүүхдийн гар амар хурдан тэгээд нөгөө атгачгаараа тавьдгүү. За. Би яагаад ойлоод нөгөө миний хас дуурчаад тавьдгүү. Бөө юм болчих баг өөрхөн шахчихсан нэг юм тавиулаад ичиж өгөх гэж тэр чинь баахан хүүхд чухд баахан томчууд шалжилтсан байж идэг. Тэгээ хамгийн хөвгчлөлтэй нь өглөө нь нөгөө багчуул чинь аха дахиад шуутай элбэ үзүүлээч гэдэг. Надад бүр шалгаадгүй гэдэг. Шуу гараад ирлээ тэрийн шуу гэд бүгдээр ойлгосон байсан нөгөө багчууд нь. Нэг тийм явдал санаанд ороод би шуутай элб гэсэн юм бэ те? Би шуудаатай элб гэж сонссон. Би шуудаатай элб гэсэн. Тий. За. Шуудаа элб болохгүй. Тэгээ яг нөгөө гал гараад пис бас гэж вантаж нурагдаад нөгөө шуу гараад ирсэн. Хамгийн баг нь өнөөдрөөс нь очиж зуураад авцсан тэгээд нэг тийм. Орой жингаа яа. Бүр ингээд өмдөө тайлж бандашаа гаргаж байгаа тэгээд унгаж байгаа юм уу? Оо яг би нэг сууж яахгүй. Зүгээр ингээд 10 жил бид нар тайлж байгаа жижигад гасааж байгаа л тэгэл. Тэгэл зөндөө
л тэр чи тэгж тэгсэн амар тамдаа тайлах хэрэг байсан юм уу? Бүхэн сууж авахгүй даа вандааштай. Тийм үү. За. Юу татон гэрт сууж байгаа. За. Тий би тэр гар задарсан юмар яагаад урд нь эс юм гараад ирсэн бол доо л гэд бодоод байна би. Яа дээ сонир байрлалтай тахгүй. Эмгтэй шиг байрлал авчихлаа ичихгүй. Яа, юу сүсэглэх юм юу ч байхгүй наа чи бүр 18 нэмэх бол явчихлаа. Үгүй бүр нэмэх 21 болчихлоо. Тэгээд тэр жижигхэн хүүхдийн тэр гар хурдан тэгээд атарсан юм тавьдгүү тэр чи бүр айлаар явдлаа. Бод асрах гэж байгаа юм чи. Амар хэрэггүй ёо. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ёо. Гой дагаж галгүйгээд гинээл гэд манайхан энэ татаж унаад байна. За Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Хүнс комплексийн Smoked and Raw Bacon хамтран ажиллаж байгаа. За энэ Хүнс комплексийн юу бекон болохоор хуура буюу болсон болоогүйгээд ойлгочмаар юм бэлээ. Smoked гэдэг нь бол утсан, шууд хэрэгэлдэг болсон. Тэр raw гэдэг нь бол түүхий бекон. Тий. Тэгээд түүхий беконыг бол та өөрөө шараад идэж болно. Тэр smoked гэдэг утас нь бол шууд идэхэд болон ийм амттай юм бэлээ. Айгуу сонирхолтой. Би юуг нь өчигдөр айлд юуг нь идсэн? Smoked-ийн авцсан байна. Айл идэ. Хинийд идсэн. Тэр айлаа хэлж олохгүй. Эцнийхээ дараа энэ үхэрний эвэртэйг нь хараа. Тэгээд нөгөө юу лээ. Үхрийн толгойтой Хүнс комплексийн юугаар логогоор нь таньсан. За Хүнс комплекс компани 1992 онд байгуулагдаад цар хүрээгээ улам мөрөгжүүлэн тасралтгүй одоо 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний уугуул үйлдвэрүүд энэ. Тэгээд дотоодын болон гадаадын стандартуудыг хангасан нийт 100 орчим нэр төрлийн махмахан бүтээгдэхүүн болон хям үйлдвэрлэн хэрэглэгчтэй хүргэсээр байгаа. Тэгээд сая одоо 2 шинэ бүтээгдэхүүнтэй болцсноо танилцуулаад байгаа шүү дээ. Тийм шинээр танилцгээд ингээ шинэ бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм байна. Тэгээд smoked буюу болсон бекон, за raw буюу түүхий бекон юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77182222 гэдэг утаснаас аваарай. 77182222. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хүнс комплекс хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфирийн утас 77773883 утас маань нээлттэй байгаа. Хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77778830 гэсэн утсаар холбогдоорой. Үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчийтлээ мишээг суурайтаагаар үргэлжлэн үрж байна. За гой дагаж хүзүүл гэж сонсож байснаас гой дагаж гал гэж бас байна. Йоо. За тэгээд нөгөө за энэ нэг гой комент явж байна. Би нэг удаа Сэлбийн гүрийн хажууд 30 дугаар дэлгүүрд байсан сургуулаа тараад заавал тэрүүгээр ордог зуршилтаа яах гээд ч яадаг нэг удаа ортол нэг л таньдаг хүндэгээ таарлаа. Би ч сайн байхаа гэтэл сайн гээл нэг тоосонгүй явдаг л. Би ч жоохон бацаан гомдоод холоос хараал дагаал гарсан нөгөөх гараад мотоцикл унаад явдаг л. Би бүр гайхаад тэгсэн мөртлөө хин гэдгийг таньдгүй. Өдөржин бодож шүн унтаж чадахгүй бодоод тэгсэн моторын дуу киноны моторч ах байсан гинэ. Жүжиг чинь нөө. Йоо, тэгэж бодоод ахтай явах тий. Гэхдээ заримдаа нэрээ тэгдэг шүү. Бүр унтаж чаддаг штэ нэрийг олох гээд. За дараагийн сонсогч 9994-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9994. Амжилт радио. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За үдээ ачаар нэвтрүүлэх холбогдсон таныг сонсож байна. За нэг инэттэй мэрэт. За. Аавынхыг хөдөө өвлжөөг нь янзлжлаа автагаа суг өвлждөг айлын хүүхэнтэй. За тэгсэн чинь ангийнх нь хүүхдийг нөмөртэй залуу тах гэж ирэл. За тэгээ нөх хөдөөний хүмүүсийн сэтгэл чинь нэг нэгэндээ тусалдаг хитэн банц хадаж өгчөв. За мордлоо гэж явлаа. За. Пипа гэлээсэн. За. Тэгэхээр гайхал явсныхан дараа нөгөө хүүхдээс "Үгүй танайгийн хүүхдээ эсдэг." Тийм пипа гэдэг нь юу гэж байгаа. Наач хэлдэг юм. 7 дугаар ангид дуу хөгжмийн хичээл дээр багш. За 7 нот хэлээд. Тэгэх юм бол чамайг яг нэг дунд гаргая гэж багш нь тэгж гинэ. За. Тэгсэн чинь нөгөө чинь 7 дугаар ангийн банд самбарын өгн гараад толгоогоо илжсэн. До ре пи па. За. Тайп гэж байгаа. Одоо хэрэг нутагтаа пипа. Нэг байхгүй пипа. Тэгээ тэрнээс хойш 3-4 дэх нотыг пипа болгочихж байгаа юм уу те? До ре ми пипа гэж. Ой тэгээ хин гэдэг энэ залуу гэсэн өгний хөөрхөн нэртэй шүү дээ гэж. Хин гэдэг
Заяваатар гэж. Тэгээ одоо 50 төгсөн. Одоо ер нь Пепа. Тэгээ хүүхдүүд нөгөө нэгдүгээр ангид орчоод анхных нь хүүхэд нэгд ороод Пепагийн гэж аавынхаа аав гэсэн. Үгүй ээ танаа аав чинь Заяваатар гэдэг чинь. Үгүй манай аавыг Пепа гэдэг. Тэгээд яах гэдэг нь журнал дээр Пепагийн тэр гэж хэлэх гэдэг юм уу яах гэдэг. Йоо. За баярлалаа. Хүндээ амжилт хүсье. За амжилт өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За хөдөөштэй хочгүй хүнд нэрэж байдгүй дөө. За. Йоо. За манай шууд фериотоос 77 3883 хэрэгтэй гадаадас холбогдох хүсвэл 77 88 30. Багада эсгсэн бараашгны пимбисэн чавгыг нийтийн ажилчдын угаацсан дээрээс түгээл идчихэл хөлдөөж ав. Одооны хүмүүс бол өвдөд сүд болох байх та. Бид бол шарлаачгүй штэ. Яа ямар юм бэ? Йоо. Йоо, аста жинкнээс хоол ичээс бүр гिच болох юм байна. Йоо, нийт угаасаа жоох. За 99 97-д Йоо, ишваа ёо. Тодорхойч болчлоо. За Эмжил радио. Бано. За холбогддог байна. Холбогдсон. Байна уу? Холбогдсон уу энэ хүн мэдэхгүй байна. Тий. За. Тасал. 1 2 3 баяртай. За. Гүргэн уул нь холбогдсон байсан байхгүй юу? Тий, холбогдсон мэдгүй байх шиг байна. Холбогдчихгоо заримдаа шиг шууд утсанд чивчмэг болчдөг дуудлага. За Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар BSB Office Mebel Тухтай наадам бэлэг урамшуулалтаа худалдаагаараа дэмжиж ажиллаж байна. За 2025 оны 6 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 31 хүртэл 49 хоног үргэлжлэх BSB Office Mebel Тухтай наадам бэлэг урамшуулалтаа худалдаагаараа үнийн дүнгээс хамааран дэлгүүр дээр байгаа бэлэгнээс нь сонгоо авах хэрэгтэй гинэ. За. Жишээ нь принтер, за мини бар, монитор, кофе чанагч, ухаалаг хогийн сав, уцгүй чихвч, за wireless mouse, за мөн keyboard, mic-тэй speaker, power bank гэх мэт маш олон төрлийн бэлгүүттэй байгаа юм байна. Худалдаа авалтанд орох интервалийн дагуу ваучер бэлгэн гинэ. За 1 саяас 20 сая болон түүнээс дээш худалдаа авалтанд 50,000-аас 1 сая төгрөгийн ваучер. За 10 саяас дээш худалдаа авалтанд 9 ширхэг нүднээс дурын 3 нүд сонгоод хэвсний эрхийн бичиг очих боломжтой юм тоглоом тоглох юм байна. Худалдаа авагч 3 нүдийг амжилттай олж чадвал 500,000 төгрөгийн хэвсний эрхийн бичиг, 2 нүдийг олж чадвал 200,000 төгрөгийн гинэ. За утсан 7722 tik 272 8663 35 24. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч BSB Office Mebel Тухтай наадам бэлэг урамшуулалтаа худалдаа баярлаа. За баярлаа. Дараагийн сонсогч 8872 дугаартай сонсогч холбогдлоо 8872. Эмжил радио. Бано. За өдрийн мэнд. Гэмэн дээ. За. За тэ нэг сонсож байна. За би нэг 2007 оны үед энэ Урсаас өвөр монголчууд манай Монгол төрж орчуулга хийдэг энэ тийм замаа анги дээр. За. Тэгээд байж чинь нэг 2 3 өвөр монгол төрж нэг нь мөлөө цаашаа гээд нэг өвөр монгол мөлөө удчихсан. За. 3 нөхрийг авчирсан. Нөгөө 3 монгол хэлэн жоохон маруухан. Хятадтараа бол яриад монгол хэлэн жоохон маруухан байр. Одоо энэ ахуйчгээ ардтал нэг байранд нөгөө 4 давхарт нь өрөө өсөлж нэг нь энэ үйлчлэгийн дотор энэ хуушур их гоё харагдаад би яваад аваад ирээ тэгээд. За. Тэгээд нөө цаашаа яах гэсэн бэ? Монголчууд бас хэцүү шүү гэсэн. Зүгээр би яваад аваад ирнэ гэж. Нөө цаашаа би хийч. Цаашаа гаргацаад хэдүүлээ хараа суужсэн цонхоор ард нөгөөд чинь Европын гүгээд 19 ахуй үйлчлэгээр тэр доосч нэг юм цайны газар цэглүү орсон. За. Цайны газар. Тэгээ үлээжсэн эргээд гард ирээд цэцэг байж авах болчих. Доошоо хараад нөө цайны газар орсон байдгүй. Доошоо харж чинь орчин дээр үзсэн 3 4 залуучууд нөгөөд чинь нүдэж байна. Ойлоостой гүйж гараад хүү яаж байгаа залуучууд яаж наад чинь хэл мэдэхгүй уг нь өвөр монгол хэлдэг. Ятад өвөр монгол хүмүүсээ тэгээ наадах чи юу атэ. Та нар одоо гол инээтрээс хаалгах гэж юм уу? Улгаач чинь юу вэ? Дам дайлцгаа гэдэг тийм. Бид нар Монголд үгүй энэ замнаас дайлна гэж юу гэдэг. Хөөрхөн нөгөө өвөр монголчууд ч нөгөө дам тавиа гэж хэлж чадахгүй дам дайлцгаа гэж хэлдэг. За. Тэгсэн нөгөө чинь нөгөө 3 4 залуу байж чинь амар хадсан бууз уушруулсан гүйж ирэн гоцлаа. Холбохгүй хэлж чадахгүй дам дайлцгаа. Тэгээд нүдтэй. Яа на. За. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлаа. За баярлаа.
Наран цэцэг магсар гинэ. Манай эмээ гэрээсээ гараад явж исэн чинь таньдаг хүн таарахаар нь сайн уу гэсэн чинь пагмаягчаа удахгүй өгнөө гэж баргал зовтаагаал явсан гэсэн чинь эмээд өртөө өн байсныг эмээ мартцсан байсан чинь өөрөө сануулсан гэсэн гинэ. Яа. Ашир бол бүр өрөөч мартсан байсан гэдэг. За дараагийн сонсогч 9997-т дугаартай сонсогтой холбогдлоо 9997. Амжилт радио. Тано. Байна. Тэмбэнэ өдрийн. За сайн байна уу. Та радиог унтраач. Цааш давхар яваад байна. Аратаа онтрацаа. За. За яриа сонсч. Би 2008 онд нэг отор хийж явсан. Одоо 22-нд 21 нас хүрэх охиныхоо оноогоо ярьсан. За. За Эцэс манай байна. та уцаа спикер дээр нь тавьчих юм уу? Эсвэл наад давхар радиогоо унтраагаагүй л энэ да. Бидний яриа ингээд сонсогдоод байгаас тэ давхар. Онцгой. Уцаа спикер дээр нэг чанга хэрэгчдээр нь тавьчих юм уу та? Ого. Тийм үү. Цааш нь давхар юу яваад байгаа юм бол? Би нөө машинтаа бүгдрэлт явж байна. Ааха. Айгуу. За сонсъё. Ямар хэцүү юм бэ? За. Тано. Байна. За. Эрдэнэс ээжийн дүүн эхнэр хүүхдтэйгээ ирсэн бид нар нөгөө бүрэн сумаас Дэлгэр хааны гэрсэн хашаад гэдэг газар отор хийгээд явж ирсэн. Ааха. Тэгээ манай охин нөгөө хэлцээ ороогүй 3 нас гарантайч байлоо да гэсэн чинь ээжийн дүүн танаа хүүхэд нэг юм хэлээд байдгүй би ойлгодгүй гэдэхгүй юу. За. Тэгээ очсон чинь их хурдан хэлнэлтэй нөгөө хэлж чадахгүй тэгэл нэг л юм хэлчихлээ гэж тэгсэн чинь харин бүх үгээ богдуулээ хэлсэн чинь манай нагад цахаа ойлгоогүйсэн тэгсэн чинь төв явна гэж л байх юм гэснээ нөгөөх нь төв явна жижиг байх юм гэж хэлсэн. Тэгсэн чинь би танаа хүүхдийн хэлийг ойлгодгүй орчуулаарай гэж тэгжсэн. Ааха. Тий. За баярлаа. За баярлалаа танаа хамт олон ажлын амжилт. За ажлын амжилт хүсье. Баярлаа. За баярлалаа. Хажуугийн машины радио гинэ. Салраад. Харин дийцсэн байна. Цуурайтай давхар сонсогдоод байна гэсэн ихч болохоор машиныхаа радиог унтраацсан гэсэн. Харин тийм. Гэсэн чинь манайхаа алдна. Хажуугийн юмхан машины радио байна. Йоо. Яг цаана давхар юу явсныг бол учир нь олсонгүй. Аль нь учир нь олсонгүй. Тэрч олсонгүй, ихч олсонгүй. За дараагийн сонсогч 9192-т дугаартай сонсогтой холбогдлоо 9192. Амжилт радио. Сайн байна. За сайн байна уу. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг 2 хүүтэй байгаа. За. Тэгсэн нэг хүү маань өглөө нилээ эрт залгаад за муу мэдээ сонсох шүүл гэж байна. За салхаал явсан тэгэл за гэсэн чинь за сэтгэлээ сайн бариараа л гэж байна. За. Өөрөө ярьж байгаа юм чинь өөрөө зүгээр нөгөө хүү маань яасан болтоо гэсэн бодлоо гэсэн чи манай нэг хамаатны нэг хөгшөө ахад тэр нас орцсон гэж хэлж байна. За. Тэгсэн чи би баярлсан шүү дээ. Ааха. Хүүхдээ биш байсан гэдэг үү? Тэгээд нөгөө хүн насрлаа гэхлээр тэгээд баярлт юм лээ. За тийм юм байна. За баярлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Мөөжиг хүү сахлаа аваад цэмбичж миний хүү шиг сахал зогтгүй халтайсан юм харагдаад байсан гинэ. Чанаа фанатууд ч угаасаа чамааг бүр гэртээ арихаа болж илгэн сахлаа хууссан байна л гин. За манай шууд фериотаас 77 77 3883 хэрэгтэй гадаадаас олбоцохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За дараагийн сонсогч 88 70 дугаартай сонсогтой холбоодлоо 88 70. Имлэл радио. Байна уу? Тийм. За өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. Би нэг дүү дээр ойртойгоо тохиолдсон юм. За 2002 оны шилжтэй. Манай дүү их хөдөө малчин байхгүй. Ааха. Эхнэр яваад дөнгөж удаагүй тэр жил нэг шинхэн гэрүүлүүд. Тэгэл нөө суу цагаа дараал гүү малаа барьчаал суун дэв дээр ахтун нартай нэг айр гамсарч мотоциклд уйлан сундж очиад ороогүй тавьчаал ахтун нартай нэг айрны дэж амсуулчаал уйлаа ороо харуу бүрээ болж огт гэрээд явсаж.
Гэр нь 30 км л дээ. Тэрний голд нэг бас гүйдэлмүүдтэй гэдэг газар байдаг байсан байхгүй. За. Тэгэхээр тэрүүгээр дөхөж явсан чинь эснэрийн нараас юм шокорж аваа болоо шокорж байлаа л байна. Тэгэхээр эснэр нь нөхөртэй хэлсэн. За аягаад уламжтай юм болох гэж бодоод нөхөр нь бас мэдчихээд за эснэртэй хэлвэл энэ аяг чинь гэж бодоод хоёулаа биеиндээ хэлэхгүй л яваад. За. Тэгэл хурдалсан гэж манайд үү. Тэгсэн чинь улам шокраал өөр байж шокорж аваа. Тэгэл хоёулаа аягаад гүүхээр дахиж ирэл өнө манай зуны хамаасан дээр өнө нарны гэрэл нэрсдэгтэй байшинных гэрэлтэй цогтой байхгүй. За. Тэрний өмнө мотоциклтэй дахиж ирэл таарууч зогсоол хоёулаа буугаад ирсэн чинь нөгөө сүү цагаад даруулж явсан нэг оосроо мотоциклын ачмынаас ихтэй тавилгүй унжуулаад орчихсон. Нөгөөх нь чирэгдэж явж байгаа бол бутан таглаад эргэж очиж шукраал гэж байна. За. Тэгсэн чинь нөгөө их чинь чөтгөртэй дотор чөтгөр шукраал байна гэж бодоод аагаад хоёулаа биеинд дэлгүй байгаад гэрэл орж ирч хоёулаа мэдэж байсан. Ааха. За баярлаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Баярлаа. За тэр. За. Шавхар гэдэг нь ингээд цохиод байгаа гэжсэн үг юм уу? Одоо шавхурдаад байна гэсэн. Шавхурдаад байна гэсэн үг юм уу? Би бас шавхрын гэдэг харна. Ер нь нутгийн аялга юм байна. Шавхраад гэдэг харна. Эцэг аяд ойлголоо тэр нэг юм багтдаг уяа унжсан байсан гэдээ харна. Шавхурдаад байсан юм байна. Шавхраад гэдэг харна. Би тийм юм ингээд дуурайд байсан юм болов гэж бодсон шүү дээ. Йоо. Ялч нутгийн аялга байна. За. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Москвагийн диплом таны боломж гэх зориотойгоор Пелхановын нэрэмжит Орсын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаж байгаа. 1907 онд үүсгэн байгуулагдсан 118 жилийн түүхтэй ууган Оросын алдартай сургуулиудын нэг. За Пелхановын эдийн засгийн сургууль юу юм бэ? Дэлхийн нийтээр бараг 15 улсад салбартай. За отхон салбар нь 2024 онд бүр Дубайд нээгдсэн ийм салбар байна. Тэгээ Монгол дахь салбар бол 25 оны хичээлийн жилдээ олон улсын худалдаа, бизнес, статистик ба шинжилгээ, санхүү ба зээл гэсэн ийм сургалтын чиглэлээр эсэлт авч байгаа юм байна. Сургалтын төлбөр нь эднийх бүр 5 сая төгрөг гэж байна. Харин тийм. Жилийн сургалтын төлбөр. Харин тийм. Тий, үнэхээр маш бага сургалтын төлбөртэй юм байна. Тэгээд дээрэс нь эднийх чинь заяа оюутнуудаа Москва руу заяа авч явна. Тэгээд байгаль нуур руу аялуулна. Хар далайн эрэг дээрх өөрийнхөө амралтын газарт амраадаг. Тэгээд Орос улбаны улсад зохион байгуулагддаг нөгөө нэг одоо урлагийн үзлэгтээ орохын тулд яасан мах нь Орос руу явдаг бахна. Яа, Москва явах. Урлаг спортынхоо их наадамд оролцуулдаг заяа. За тэгээд дээрэс нь чи стипендтэй 5 саяын төлбөртөө мөртлөө стипендтэй. За. Сар бүр 70-аас 100 мянган төгрөгийн стипенд болгоно гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд 1-р курсын оюутан эхний жилдээ дотор байранда үнэгүй амьдрна. Оо, Гоё байстэй. Тийм. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа хүмүүс хүүхдүүдэд бол айгүй нэмэртэй юм байлээ. За тэгээд 3 дахь нэмхний хөтөлбөр буюу 3 жил Монголдо сураад 1 жил нь Орос улбаны улсад сурдаг байгаа. Тэгээ Орос хэл дээр сургалт нь бол мэдээж Орос хэл дээр явагдана. За нэмэлтээр англи, хятад хэл заадаг. Аха. За. Юун дээр хаяг нь болохоор зүүн дөрвөн зам өнгөрөөд Жокковын автобусны буудлын наан дөрвөн давхар шар тоосхон байр байгаа. За, эсэлтийн комисстэй холбогдъё гэвэл 95 94 14 29 гэдэг утас руу залгаж болно. 95 14 29. За, эсвэл яг офс утас нь гэвэл гар утаснаас 11-гээ залгаад 45 тэг 6 96 гэдэг утас руу залгаж болно. За Монголын боловсролын магадлалын итгэмжлийг гардаа авсан цорын ганц гадаад байгууллага гэдэг байгаа шүү дээ бас. Тийм. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Москвагийн диплом таны боломж гэх зориотойгоор Пелхановын нэрэмжит Орсын эдийн засгийн сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, баярлалаа. Дараагийн сонсогч 9911-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9911. Амжилт радио. За, өдрийн минь. Өдрийн мэнд. За, сонсож таныг. Би нэг манай нутагт нэг хэрэг гамба, шон гамба, уяа гамба гэдэг нэг 3 гамба ах байдаг байхгүй. За хэрэг шон уяа мөн үү? Хэрэг шон уяа гэдэг. За нэг нөхөр нөгөө шон гамба ахтайгаа нэх гээд нөгөө утсан дээр гамба ах гэж тэмдэглэсэн. Тэгээд 3 гамба байгаа гэдэг нэг л ихлээр залгасан юм байл та тэгсэн. Гамба ах уу гэдгсэн чинь ямар гамбатай нэх гэсэн чинь шон гамбатай нэх гэсэн чинь шон дээр суудаг нэ гэдэг. За тэгээд уучлаарай гэж дахиад нөгөө гамбаар нь залсан чинь шон гамба ах уу гэдгсэн чинь гоо шонгоос уйдаг нэ гэдэг. За. Тэгчээс хамгийн сүүлээр гамба ахтайгаа уцаар ирж
Тийм хөвчлөлтэй тохиол гарч тий. Шон дээр суудаг гэдэг нь өөрийгөө хэрэг гэж хэлэхгүй гэж хэлээд байгаа юм Тий. Хэрэг гэж хэлж чадахгүй өөрийгөө. Нөгөөх нь болохоор уяа гэж хэлчих шонгоос уйдаг нь байна гэж хэлсэн. Шон нь бол тэгээ шууд шон байна гэсэн үг үү? Тий, тэгээ гурав дахь нөгөөс ойлгох шүү дээ. Тэгэл шонтгоо л ярихгүй. Гурван гамбар хадгалсан тий. За баярлалаа. Тий сайн. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Шоколад. Бэлэр шоочтэй. Нутгийн аялга шүү. Энд чи шоолох юм байхгүй чи дээ. За дараагийн сонсогч. Эристи 3-тай дугаартай сонсогчтой холбогдолтой Эристи 3. Angel Radio. За өдрөө минь. За сайн байцгаана өдрөө минь. За өдрөө минь. Нэг хүнд аз хоёр удаа холбогдчихлаа шүү дээ. Азтай байна. Азтай байна. За. За нэг дүүгийнх нь хөвгөлтэй мэй яриад. Нэг 3-4-тэй л байсан баг. Нэг төмөр дугуй төрж гүйдэг үе байсан байхгүй. За. Тэгэл гүйжсэн нөө чи гэр торил гүйжсэн л ойлол миний нүд гэж ойлоод тахгүй. Тэгэл манай ээж гарал яач вэ энэ наад эргүү юм чинь гүйж байгаа бүдрээд унсан. Нус нь хамраас нь сугараад унсан чи нүд унчлаа гэдээ ойлоод тах ингээд ээжийн ах. Тэгэл манай ээж үгүй миний хөө энэ нь хараа нус нь байна миний хөө нүд нь унаагүй байна гэсэн чи амар ихтгэл муутай харснаа. Тийм бэ. Дахиад аваад нэгийг ярьчих уу. За яриа. Тэр нөхөр бас жоохон байсан бас нэг 3-4-тэй л байсан баг. Нэг өдөр хөөх миний энэ дэр нэг амтэн такаа зэн гэлтэхгүй юу. Цэцэрлэгтэйсэн 3-4-тэй л байсан. Тэгэл ийм нэг одоо манай бүр л ийм амьд байсан. Алаа юувтай миний хөө гэсэн. Алгуулчлаа гэл. Дахиад яжсэн. Нөгөө амтэн чи энэ такаа зэн гэл. Гэхдээ очиод хараа цаачтай юу давхаад байгаа юм бол очсон чи хөөх амт нөсөөв. За. Тэг хүү юм ч одоо хаанаас юу орж итэн бэ яава ивэ болоод ээж нэг айхтар цэвэрч хүн байдаг байхгүй. Хүүгийнхаас хамаг хувцсыг тайлаад угаагаал. Тэгсэн чинь тэр манад нэг хөдөөнөөс нэг туувар тууж мал тууж ирдэг үеэс. Мал тууж ирсэн нөхдөөдөөс үлдсэн сөөхгүй явчихсан. За. Арахгүй тий. Миний нүгээр нэг амт тавхаад. Энд нэг амт докол. Тэгэл ингээл зум монч ингээд өстэй бэйлийн өмс чинь нөө дархны нишээ бэйлээ гэдэг одоо гэтэл сайн мэдж байгаа та танаа нутгийн нэг ирэх уруутай. Мэднэ. Зум тэрэгч тайлахгүй. За. Миний хөө тайл үгүй гар сартчихна. Миний хөө тайл гар сартчихна. Тэгэл ерөөсө хөлсөн гоожол гарын зүгээр нийл ус нөгөө бэйли баг доторт нь ус тунраад байгаа маа. Тэгдэг бас одоо гэсэн чи юу 34 5 хүрсэн 2 хүүхдээ аа болсон мондөг залуу явж. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр би өстой яндаатай. Баярлалаа. За баярлалаа. За. Чамаг хүмүүс ер нь бол ингэж штэ сахлаа аваад тэгээд нэгсэн чинь шалчхан шар болсон байна гэдэг. Сахалтайгаа аваар тийм гоё иршүү тарагдчихсэн гинэ. Йоо. За дараагийн сонсогч 9945 та дугаартай сонсогчтой холбогдлоо 9945. Angel Radio. За өдрөө минь. За сонсогч. За нэг хөгжлийн байгууллагад баавга арслан гэдэг хоёр нэртэй нөхөр байжээ. За. Одоо байдгийн юм. Тэсчэн нэг гэрдэг арсландоо залгаад баав арслан дээр гэсэн юм бэ гэсэн чи баавга байна. Таягаар хүний дарамжаад нэг хөгжлийн. Нөгөөх нь арслан баавга гэдэг нэг нь болохоор баавга нь арслантай ярих гэдэг байхгүй юу гэх. Ойлгоод байна. За юм бэ гэдгсэн чинь баавга байна гэх. Тэр хоёр баян онгортоос сургалтаар явжсэн чинь аймгийн төв дээр өстө зоо парк ирчихсэн. Төв ээж ирсэн. Ямар амтэн байр арслан баавга байна. Тийм хоёр нэртэй хүн юм уу? Тийм хоёр нэртэй хүн багхгүй юу? Ерөөсөө баавга гэдэг нэртэй арслан гэдэг нэртэй. Анхны пионерууд гэдэг багхгүй юу? За. Тэгэхээр иймэрхүү нэг одоо хүмүүс одоо мэдхнийг нь бол их хөвгтэй нэг гэдэг. Өөрөөсөө тэрийг их бахархаад ярина гэдэг. Найрамдлын пав байсан тий? Тий байсан. Одоо энэ хөгжлийн хэрэглэлийн газрын агентlik гэсэн байлаа. Тийштэй тэнд баавга гэж хүн байсан тий? Тий, тэр хүн багхгүй. За баярлалаа. Энийг бахархалтай нарга өөрөөсөө ярина. За холбогдсон баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За манай шууд эфириотоос 77 3883 хэрвээ гадаадаас холбохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За дараагийн сонсогч 88 дасарчлаа. Мөөг ах угаасаа сахалгүй байсан. Тэгээд сахлаа авсан. Харин анжгаах сахлаа авбал жинхэнэ сонирхолтой байна гинэ. Энэ өнөөдөр чиний сахалны талаар л ингэж хүмүүс ярилцж байна. За дараагийн сонсогч 95 70 дугаартай сонсогчтой холбоотлоо. 95 70. Angel Radio. За өдрийн мэнд.
Байна уу? Байна уу? Байна. Одоо зүгээр. За одоо таныг сонсчих шүү. За би нэг хоёр найзтайгаа одоо уулзаад 20 сард уулздаг байхгүй юу? За. Тэгээд нэг манай нэг найз одоо баян айлын нэг хөвгт байхгүй юу? Одоо зайсан тандардаг. Тэгээд PlayStation 4 аавна гэл. PlayStation 4 авсан гинэ. Тэгээд манай нэг битэр найз ингээд 20 сард уулзаад тэгээд хамт зайсан нэг очиж олсон чинь нэг хоёр дахь хаус байна. За хоёр дахь хаусанд ороод нөгөө найз маань жоохон хөгжлийн биш л те. Нэг гарan жоохон ингээд одоо баруун гарan жоохон ингээд ажиллагаагүй тийм. Тэгээд бидгүүр ингээд PlayStation нөгөө найз маань PlayStation 4 тоглоулдаг вэ бид хоёроор. За. Тэгээд манай найзтай тэгээд нэг за ингээд волейбол ерөөсө буу игээл тэгээд доор нь очоод доор нь бөөдөн байхгүй юу? Тэрнийх нь ингээд хөлөөж хийж суугаад доор нь нөгөө бөөднийхэн доор нь хөлөөж хийж суугаад тэгээд найзаараа тоглоё гэж жоохон тэгсэн чинь нөгөө найз маань бууж ирдэг үү тэгээд бид хоёр нөгөө найзараа залгалаа. Тэгсэн чинь утсан доор байна. За тэгсэн чинь нөгөө найз маань бүр уурлаад тоо явчихж байгаа мó гэдээ уурлаад бууж ирж байна. Нэг галтмаад нэг жижиг хоёр утга байсан байхгүй юу? За хоёр нэг жижиг одоо аав утгаа орхио явчихсан юм шиг үлээ. Тэгээд нөгөөдөг ч ястаа ухаагүй тэгээд хуцаа байрал дайрал. Тэгээд нөгөө манай найз маань яаж явчихсан даа. Нэг жоохон хөвчлэн биш л дээ нөгөө. Тэгээд ер нь битүүтэй л хатсан найзлдаг байхгүй юу? За тэгээд хаяа авчтаагаар тэгээд буурлаад тэгээд битүү чи нөгөө бөөдөнгөний ах хөлөөж игээл сууж байсан. Тэгээд би ойрхон байснаар нэг давхархан 0 руу ороод нуугдчихгүй юу? За манай нэг найз чинь гараад авчихсан. Нөгөө баяа айлын нөгөө хаашаа чинь юу юм биш. Конопор онгоод юм штэ хашаа. Тэнгүүд нөгөө алгасан чинь хашаа онгоод вэ. За баяа нөгөө коноп батросон давж ирж ингээд хүн амт оруулдаг. Тэгээд нөгөө манай найз маань тэнд төмөр өсөн тэндээ гიშгээд аваа гараад өччих. Амар хаяад. Нөгөө баяа айл хашаа айлаас оргоо. Тэгээд би нөгөө манай найз маань гутга байрал хаалга тогшоод өстө так гэж дуураад байсан чинь. Тэгээд нөгөө үүдэн дээр нэг юм улаан өнгөтэй цагаан алган дээр улаан өнгөтэй нэг юм будаг шиг юм зүйлтэйсэн баггүй будаг гардаг. За тэгэл тэрийг онгоолгоод би хаалгаа онгоолгоод нөгөө найзгаа нойртой хогийн саврын төлөж хаяад дутаагаар гараа өгсөн. За нөгөө баастай хогийн саврын төлөж хаяад тэгэл нөгөө ч араас нь үүдэн дээрсэн шүүр барьж хөөггээл та аюул болоод. За тэгэд яасан? Тэгээд нөгөө арай ч үс тайвшруулаад яавруу залгаж тайвшруулсан баггүй. За тэгээд нөгөө нэг оруулж ирээ. За одоо тоглоё гэж жаан тоглож байгаа. Нөгөө манай найз өлсөөд ирнэ бас. Тэгээд нэг доор нь нөгөө гойн байсан. Би тэгсэн чинь тэрийг өстой харамлаад солонгосоос ирсэн гойн байм. Тэгсэн чинь тэр нь ноншин байгаа ш. Тэрийг бас харамлаад. За. Тэгээд манай найз за нэвтрүүлгийн цаг дуусах гээд байна. За гялс дуусчих. За тэгсэн чи яасан? За хамгийн гол нь хамгийн сүүлийнх юм яар. За тэгээд бид чинь гараас тэгээд нөгөө манай найз өстой орс явах гэж ногч гэж хэлээд хуурч гарч ирээ. Тэгээд нөгөө баяа айлын бас нөгөө төлхөө мөхийн нууж хагаад баяа айлын ашиг тавьсан цухтагаад тэгээ харин нөгөө буух мохтой уцмцаа уургаж мөн хамгийн нуунд гараад харин хүмүүс харин юу баяа айлаас орж байгаа хүмүүс гэж харсан багтаад байсан. За баяа айлаас нь орохсон юм биш үү? За харин тэгээ гарахгүй тэгээд жоохон хөксөн биш л та тэгээд тийм үү. За холбогдсон за баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За энэ чинь найруулагч дуусах гэж зүгээр. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 18-ны 5 гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X уриатагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Хүнс комплекс за мөн Москвагийн диплом таны боломж гэсэн уриатагаар Пелхоны нэрэмжит Орос эдийн засгийн сургуулийн Улаанбаатар тус салбар хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3